Сайн байцгаана уу сонсогчдоо. Миний сувгийг дагдаг сэтгэгдэл комментоо байнга бичиж үлдээдэг сонсогчдоо миний зүгээс үргэлж сайн сайхныг хүсэн өрөөж байдаг шүү. Энэ удаагийн дугаартаа би та нартай бас нэгэн Монголд болсон хэргийн талаар ярихаар бэлтгэлээ. Сэдэв гэдэг залуу бол 1988 онд төрсөн бөгөөд аав ээж дүү нарынхаа хамт амьдардаг. Дунд сургуульд байхдаа жирэл нэг сурагч байсан бөгөөд хөдөө өссөн болоод ч тэрөө ажилд махруу ямар нэгэн зүйлд хичээнгүй ханддаг. Үеийнхээ хүүхдүүдийн адил сакс волейбол тоглоод чөлөө цагаа өнгөрөөдөг байсан. Дунд сургуулиа төгсөөд хотод ирж 1 жил барилга дээр ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан юм байна. Цэрэгт очиод бие бэлдэр сайтай, өөрөг даалгавар сайн биелүүлдэг гээд төрөвч цолтой болсон. Сэдэв химийн баталгаанд алба хаасан бөгөөд цэргээс халагдахад дарга нар нь түүнийг ангидаа улирч үлдэхийг зөвлөсөн учраас тэндээ улирч ахлагч цолтой болсон байдаг. Цэргийн бэлтгэл сургуультандаач бусдаасаа илт давуу байдаг учраас офицер дарга нар нь ч түүнд маш их сайн ханддаг байж. Тэгээд удалгүй цэргийн дээд сургуульд ирсэж тэндээч бас сайн суралцаж төгссөн. Цэргийн дээдэд сурч явах үедээ Доги гэдэг бүсгүйтэй танилцаж 2-3 жил үерхэж явсаар сургуулаа төгсөөд гэрлээд 3 ч хүүхэдтэй болсон бөгөөд эхнэр нь багш мэргэжилтэй боловч мэргэжлээрээ ажиллаагүй. Харин нэг компанид менежерээр ажилладаг болсон юм байна. Менежерийн ажил байнгын хөдөлгөөнтэй ажил байсан болохоор сэргэлэн цаваа эхнэрт нь бол ихэд зохицдог байсан гинэ. Тэгжээтэл Сэдэв сэргээн улс руу 1 жилийн хугацаатай энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор явсан. Энэ хооронд эхнэр нь бол ар гэрээ авч яваад хүүхдүүдээ ээж аваараа харуулдаг байсан болохоор орж гарах нь чөлөөтөө тэгээд ажил төрөлд нь саад болоод авах юм байхгүй. Доги ер нь хийж байгаа ажилдаа маш сайн хүмүүстэй харилцахтаач ямар нэгэн асуудалгүй байдаг болохоор удалгүй ахлах менежерч болж дэвшсэн юм байна. Компани ч мөн өсөж томорч байсан болохоор Доги гайгүй цалинтай өөрийн гэсэн машин дэрэгтэй ер нь л одоо орчин үеийн чадварлаг эмэгтэй нэг болсон юм байна да. Ингэж тэр хоёрын амьдрал өнгөлөг өөдтэй явж байсан. Сэдэв ч албаа сайн хааж ирээд дахиад л удалгүй энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор Судан руу яваад өгөв. Тэрээр нэлээд туршлагатай сайн офицер байсан учраас үүнээс хойш хэд дахин одоо энхийг сахиулах ажиллагаанд байн явсан юм байна. Олон удаа явдаг болсон болохоор эхнэр нь ч сүүлдээ нэх тоохоо олчихсан. Бараг л зүгээр яваад өгцөн үү, хүрээд ирчихсэн үү гэж байгаа юм шиг л байдаг болчихсон. Тэгээ ер нь эхнэр нь сүүлийн үед дандаа л нэг иймэрхүү үл тоосон байдлаар харьцдаг болсноос ч тэргүй хосуудын харилцаа бол сүүлдээ нилээд муудаж эхэлдэг. Нөхөр нь цэргийн хүн болохоор хатуу ширүүнч гэдэг юм уу, нэг тийм тасны систем яриатай. Эхнэр нь бол тэрийн шүүмжил за үүнээсээ олоод тэр хоёр ингээл хэрдэж эхэлнэ. Доги өөрөө болохоор хүмүүстэй маш нийтлэг харилцаатай гэж ярьсан шүү дээ. Тийм болохоор бусдтай амархан ойлголцдог, бусдаар хүндлүүлдэг. Тэгсэн мөртлөө нөхрөөсөө болохоор ямар ч хүндлэл хүлээдгүй байсан. Нөхөр нь анхандаа гадаадад энхийг сахиулахын ажилд явдаг болохоор гэр бүлийнхээ нэлээд том хөрөнгө оруулагч нь байж л дээ. Түүний оролцоогүй нэг ч юм байхгүй байсан болохоор Доги тэр үед бол нөхрийнхөө амыг хардаг, түүнээс асуудаг, түүнтэй зөвлөлддөг байсан. Харин явандаа эхнэр нь нийгэмд тодорхой байр суурьтай, өөрийн гэсэн хөрөнгө орлоготой болоод ирсэн учраас хуучин шиг одоо юм бүхэнд л одоо нөхрийнхөө амыг хараад байхгүй. Ерөнхийдөө хэлэхэд бол бие даасан эмэгтэй болсон. Гэхдээ энэ мэдээж нөхөрт нь таата байгаагүй. Урд нь бол эхнэр нь бүх юмд өөрийнх нь амыг асууж, харзнаж байх маягтай байдаг байсан бол одоо ямар ч юмд өөрөө шийдвэр гаргадаг, цэдэн байхгүй ч гэсэн тэр нь бол эхнэрт нь нөлөө үзүүлэхгүй. Тиймэрхүү л одоо хэмжээний болсон нь бол цэдингийн дургуг мөрөдөг байсан байна. Тэгээд дургуг нь хүргэн гэхээсээ илүү бас нэг талаасаа бол өөртөө хинч биш болчихсон юм шиг зүгээр л одоо ямар ч ирэх мэдлгүй тэгээд одоо эхнэртэй гэрээхэндээ тоогдохгүй байгаа мэдрэмжийг өгдөг болсон. Ер нь ч одоо тэгээд өөрөө цэргийн хүн учраас арга барил нь ерөнхийдөө тушаангүй, захирангуй харьцдаг учраас эхнэрийнх нь энэ байдал бол түүний хор шарыг малтдаг байсан юм шиг байгаа юм л да. Ингээд одоо тэдний маргаан хэдэн жил дамнсан бөгөөд эхнэр нь ч гэсэн хуучинсаг өөрийгөө өөрчлөх хүсэлгүй нөхөртөө бол гутарч эхэлв. Тэгэж одоо нөхрийгөө үл тоодог болсноос ч тэгсэн юм уу байн оройтож ирэх болоод тэгсэн мөртлөө тэр оройтож ирж байгаа талаар ямар нэгэн шалтгаан хэлж худлаа унж гисэн тайлбар өгч ярилцдаггүй.
Хэв нэг л ингэж байх ёстой юм шиг л байдаг байсан. Ялангуяа одоо Цэдүү хамгийн сүүлд гадагшаа ажиллагаанд яваад ирэхэд бол эхнэр нь байсгээл гэртээ халамцуу согтуу ирэх болж түгээрч арахгүй тусдаа унтдаг болчихсон. Цэдүү нэг өдөр санамсаргүй тэгээд эхнэрийнхээ утсыг үзчихсэн чинь утсанд нь нэлээд дотн харилцаатай гэмээр мессеж ирсэн байна. Тэр дугаар руу нь өөрийнхөө утаснаас залгахад бол мэдээж эрэхтэй хүн авсан. Ингээл одоо эхнэр нь түүнийг хуураад байна, араар нь тавиад байна гэдгийг олж мэдсэн баг. Юу юугүй шалчганаад байсангүй. Дотроо бол за ямар ч байсан баталгаатай юмн дээр л барих хэрэгтэй гэж бодвол нэг өсөндөө чимээг өхөн одоо отоод сууж ирсэн баг. Оройтгоор нь мэдээ цогтуу ирэх учраас машин барьж ирэхгүй. Тэгээ ямар хүн үргэж ирэх нү гэж одоод байж итл эхнэр нь нэлээ халамцуу орж ирээд буудан дээрээ сууснаа шууд л уцаа гаргаад мессеж бичиж эхэлсэн гинэ. Тэгэнгүүт нь л чи хинтээ уугаад ирж байгаа хинлүү юм бичээд байгаа гэж асуусан чи өөр тоож байгаа шинжгүй байсан гинэ. Тэгэхээр зэрэг уцыг булааж аваад харсан чинь нөгөө дугаар руу нь бичиж байсан байна. Тэгсэн чи эхнэр доог нь алуу миний уцыг аваад яах гэдэг гэж уцаа булаацалтын оронд яади харуул харж гэсэн шиг нэг хайн хантгаар нь зэрэг гинт одоо дургуун үрч түүнийг алгадаж авсан. За ингээд мэдээж эхнэр нь босч ирээл барилцаж аваад ингэр заамын хумсаараа майжиж баацхад бол Цэдвийн уур нь бүр их хүрч тэгээ доогийг маш хүчтэй түлхээд орхисон чинь толгоогоор ширээ мөргөөд толгой нь агарч цус гарсан. Тэгээ толгоогоо алгаараа дарж цусаа харсан эхнэр нь бол бүр уурлаад ширээн дээр байсан юм авч идээ зүйлдээ хамаг юм нурааж хагалж эхэлсэн байна. Цэдвч мөчөөгөө өгсөнгөө шууд л түүнийг барьж аваад хоолойг нь боосон. Эр хүний одоо тэр тусмаа цэргийн хүний гар хуруу мэдээж хатуу байгаа шүү дээ. Ууранда тэрэгч бодоогүй шууд л одоо хоолойг нь боож байгаад нэг харсан чинь эхнэр нь ингээд эвгүй нугдас хийгээд явчихсан гинэ. Тэгээ нөхөр нь хэдийгээр өгчихвэ гэж дотроо ботсон ч гэсэн дотроос нь ямар нэг юм л нэг иймэрхүү одоо захваа эмийг ер нь алсан ч яатын гэсэн бодол ингээд толгойг нь эзэмдээд байсан болохоор аврах гэж оролцсон чгүй. Харин ч бүр нэмээд дээрэс нь хит удаа хүчтэй дэвсэж гарсан байна. Ээж аав хоёрынхоо байнгын хэрүүл тэмцэлд нь дасчихсан болоод ч тэр юм уу хүүхдүүд нь бол өрөөнөөсөө гарч ирээгүй юм байна л да тэр үед. Тэгтэл гинтл нэг хүн час хийж орилгох чимээгээр нь Цэдүү эргээд харсан чинь 7-р ангид сурдаг охин нь бол байдгаараа хашгирцсан айчсан цосч ирсэн. Ахын ч бас дүүгийнхээ хашгирах чимээгээр өрөөнөөс гүйж гарч ирсэн. Ингээл одоо түргэн тусламж дуудсан. Мэдээж түргэний эмч ирэхэд бүсгүй айл хэдийн нас орчихсон байсан. Хүүхдүүд нь бол санамсаргүйгээр ээжийнхээ өвхлийг харсан болохоор харамсалтайгаар сүулт нь гэрч болсон байдаг. Цэдвийн эцэг их болохоор мэдээж хүүгээ алуурчин гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бүх бурууг талигаачд өгсөн. Анх манад бэр болж байхдаа томото даруухан л охин байсан. Арга ирэнч тийм сүрхээ боломжтой байгаагүй. Хүмүүс л хамаг амьдралаа авч явдаг байсан. Гэтэл бэр маань сүүлдээ ажил төрөлтэй гээд 3 хүүхдээ ч өөрөө бараг өсгөөгүй эцэг ихтэрээ хаяад явчихдаг байсан. Жаахан мөнгө олоод ирснээсээ хойш ааш зан нь хувирч сүүлийн хэдэн жил бол манай хүү Цэдвтэй маш их дээрэмгүй харьцдаг. Бидэнтэй цагаан сараас өөр үед бол уулздаггүй, хүн гэж орж гардагчгүй. Хүүг маанч тэр ач нарыг маанч тэр бидэнтэй холбоотой байлгах ер нь цаагаараа их дургу гэж ярьсан байна. Харин талигач доогийн ээж нь болохоор манай хөргөн уг нь анх нийлэхдээ их л даруухан сайн хүүшиг байсан. Бид ч өөрийнхөө өгчгөл хайрлж хөндлөж ирсэн. Тэгэхэд одоо гадаад дотоод яваад ч тэгдэг юм уу? Эхнэр хүүхдтэйгээ ширүүн дорон харьцдаг. Зүгээр ярьж байхдаа хүртэл зандчаад байдаг болчихсон. Манай талигач цаанаа хүнтэй болчихсныг бид нар бол мэдээгүй. Мэдсэн байлаа ч гэсэн нас бид хүрсэн хүнд бид нар юу хэлэвдээ. Хүн хартаа болсныг нь Цэдв нэгэн л мэдсэн бол Алтай айманд нь хүрч байхаар ир им хоёр битгий хэл эрүү толгой салдаг гэдэг үг би эвтэйхэн салаад дор дороо амьдралаа бодож болох л байсан штэ. Ямар бүх амьдрал нь дуусаж байгаа биш. Тэгэхэд нэгийгээ шороонд булчгаад өөрөө ингээд хэрэгтний ширээнд сууж байх гэж. Энэ хідэн хүүхэд нь аавчгүй ээжчгүй үлдэж өсөж том боллоо гэхэд хүний нүур эцгэн харж амьдрч чадахгүй болж шүү дээ. Алтан сайхан охиноо хээр булчгаад үлдсэн бидэнд ямар байгааг бол хинч мэдэхгүй. Үр хүүхэд нь бүлтгнээд байж хахад энэ хүнийг чинь бид нар харсаар байж хүнд ял өгөөч гэж хэлэлтэй биш. Гэхдээ бас сайхан үрээ алдчихад гомдлгүй гэж суухч хэцүү байна гэж ярьсан байна.
Харин том хүү эсн ярихдаа манай бид нарыг дандаа загнадаг юм л бол уурладаг. Бид нарыг бага байхаас л гэртээч бараг байдгүй байсан. Ээж ганцаараа бид нарыг харах хэцүү байсан болохоор зуны амралтаар эмээ өвөө хоёрт хараалдаг байсан. Тэгсэн ч гэсэн ээж үргэлж бид нартай хамт байдаг, сургууль цэцэрлэгт хүргэж өгдөг. Манай ээж уг нь бараг ууралдаггүй байсан. Аавыг байхгүй байхад бид нар гэртээ ямар ч хэрүүлэхгүй байдаг байсан. Аав ирснээс хойш байнга ирэлддэг. Заримдаа аав ээж рүү аяг шаазан гээд таарлцсан юм авч шиддэг. Аав ээж хоёр хэрэлдэж байгаад намдчихдаг болохоор тэр өдөр бид нар урдих шиг хэрэлдэж байгаад намдах байх гэж бодсон. Би тэр үед чихвч зүүжсэн байсан болохоор ээжийн ойролцоогыг сонсоогүй. Манай дуу юм уух гэж өрөөнөөс гарч ирэхдээ аав ээжийг дэвсээд байж байгааг харсан гэсэн. Би аавдаа маш их гомдож байна гэж хэлсэн байна. За харин хэрэгтэн цэдэв хадам ээж болон хадмын талын бүх төрөс садан ах дүүсээ суучлтгууж байна. Хүүхдүүдийнхээ нүрийг харахад ч хэцүү байна. Талигаа чихнэр маань надаас өөр хүнтэй зүгээр энгийн харьцаад байдаг мөртлөө надтай ярихаараа дандаа л намайг үл хүнддэгсэн байртай дээрэндүү ярьдаг. Сүүлийн үед байнга арх уудаг, архинд дуртай болсон, гадуур завхаардаг болсон. Энэ байдлыг нь түүнд хэлэх гэхээр барин тавин нотлох юмгүй болохоор хэрүүл болохоос хэтрэхгүй гэж бодоод төвчээд явдаг байсан. Сүүлдээ үүнийг нь мэдсээр байж ямар ч арга хэмжээ авахгүй дуугаа яваад байж тисээгүй өөрөө ирэхгүй л юм болчихлоо. Ялангуяа намайг утсыг булааж аваад мессежийг нь харах үед бүр нэг бахархсан юм шиг, гавь байгуулчихсан юм шиг хэвнэг байсан миний зэвүүг маш их хүргэсэн. Тэрийг нь хараад үнэхээр алчмаар санагдсан. Гэхдээ би эхнэрээ санаатаагаар алъя гэж бодоогүй. Уурандаа л юм хийчихлээ. Үнэхээр их гимшиж байна гэж ярьсан байна. Гэвч одоо шүүх хурлаар энэхүү аллагыг санамсаргүй аллага гэж үзээгүй бөгөөд атаархал өс хонцонгийн сэтлэр хүний амийг санаатаа хохироорсон гэж үзээд түүнд 25 жилийн ял оноосон. Ер нь гэр бүлийн таагүй уур амьсгал гэдэг ихэвчлэн одоо бие биенийхээ дээр гар гэсэн дээрэнгүй аминчхан зан бие биенийгээ үгүйсгэж өөрийгөө нэгдүгээр тавих гэдэг атаархлаас л болж одоо хамаг суурин тавигддаг. Хин хинийхээ дээр гарах гээд нёгийгээ үгүйсгээд байна гэдэг чинь бараг завхаарлаас ч илүүтэй гажиг явдал юм уу та. Хамгийн муугаар доромжлон доош нь хийн гэдэг чинь бол тэр хүнийг огт байхгүй юм шиг хандах нь бол хамгийн одоо их хорсолтой үгүйсгэл болдог. Энэ гэр бүлд бол яг л тийм үгүйсгэл байсан байна. Нөхрийгөө хинч биш гэж бодсон, нөхрийнхөө одоо гэр бүлдээ эзлэх орон зайг нь бараг байхгүй болгочихсон байна штэ. Энэ бол одоо маш муухай. Гэхдээ хэрвээ нөхөр нь анханасаа одоо гэр бүлдээ өөрийгөө тэргуунд тавихгүйгээр эхнэртэйгээ эвсээд амьдардаг байсан бол эхнэр нь өөрөөс нь өндөр орлоготой боллоо ч гэсэн, том ажилтай боллоо ч гэсэн тэдэв тэгж шаналж зүдрэхгүй, хаягдсан мэдрэмж төрөхгүй байх байсан л та. Тэгтэл мань хүн бол эхнэртэйгээ эвсэж амьдрахын оронд эцгийн эрхт ёс гэдгээр одоо өөртөө давуу байдал үүсгэж өөрийнхөө сэтгэлд тийм хуурамч илүүрхлийг бий болгож тэрүүндээ өөрөө үнэмшчгээд тэгээ би л одоо энэ гэрийн чухал хүн надад бол одоо эднэр яана гэсэн маягтай тийм үзлээр амьдарч байсан учраас эхнэр нь тэрийг нь бол сөрөөд гараад ирэхээр төвчж чадахгүй шүү дээ. Ийм байдал нь бол эцэстээ эхнэрийнх нь дотоод сэтгэлд байсан хайр сэтгэлийн ч нураагаа урам зориг нь ч мохооцсон байна. Тийм ч болохоор зэрэг харилцахад төвөг багтай, ярилцахад бодол санаа ойрхон хүнийг хайж, үүнээс л болж одоо гэр бүлийн хурам эхлэлт үүссэн байна гэж би бол бодож байна. За та бүхэн маань энэ талаараа өөрсдийнхөө санал бодлыг комент хэсэгт бичээрэй. Ингээд дугаарыг маань хүлээж авсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.